Өглөөний мэнд ажилдаа гарах гэж байна. Бүтэнсэ өдрийн өглөө. Өдөр юм уу да 11 болж байна. За ямар ч тарака асаалаа. Гэрлээ солиод хийчлээ. Нөгөө fog light нь одоо энэ clean fog light нь байхгүй. Буруу юм байсан шүү дээ. Ямар ч байсан их гэрлээ солиод хийцээ. Тэгээд тэгсэн чинь нэг ийм асуудал гарлаа. Хойд тал руугаа агаараа хураахгүй байх гэсэн үг. Урд талдаа болохоор агаараа хураачаад хойд тал руугаа агаараа хураахгүй байх гэсэн үг. Тэгээд агааргүй нөгөө нэг брейкинг зуурчаад байгаа учраас ийм аларм бас стоп тэмдэг асаад аларм баз дуурайд байна. За тэгэхээр дэлгүүр лүгээлсгүйгээд энэ air brake antifreeze гэдэг одоо нэг спирт гэдэг байхгүй. Тэрийг энэ агаарынхаа хоёр лайн руу нэлээ ихийг хийгээд тэгээд агаараа өгөөд 5 орчим минут нэг 5-10 минут хүлээсний дараа мөс нь хайлаад тэгээд хэвийн байдалд орсон. Цаг агарын хувьд яг энэ үед гайг байгаа ч гэсэн өнгөрсөн шөнө нэлээд хүүтэн онцлог юм байлээ л дээ. За чек ин хийчлээ. Энд ямар ч хүн алга байна. Би уг нь чи 11 цагийн үед ирэх хэрэгтэй байсан. Одоо 3 болж байна. Нэлээд хоцроод ирсэн. За тэг одоо яах вэ? За энэ цаасыг бүгэлдсэн. Тэгээд намайг суужээ гэдэг гэж байна. Энэ шүү дээ. Энэ формыг бүгэлчөөд тэгээд суужээ, хүлээжээ гэж хүн ирхэл юм шиг байна. Ийм том үйлдвэр дотор vending machine дотор яг хэрэгтэй юмнуудыг хийсэн биш. Бэлинүүд байна. Нүдний шил. За энэгээр юу юм байгаа мэдэхгүй. Цав мав юм болоо. За энэгээр зузаан бэлинүүд байна. Метр, маркер, цаасны утга, үзэг бал. Энэ арай нэгхэн бэлинүүд байна. Яг хэрэгтэй юмаа тавьсан биш. Энэ бол нэлээд гүйлгээтэй байгаа да. За нэг 3 цаг явах үлдлээ. Айхтар үтэн байна. За нэг халуун кофе авчих уу та. Тэгээд нэг хаж явах нэг цаг гаруй явж байгаа дунтай гэж бодож байна. За дунд зэрэг нь авчтай юм лөө. Өглөөний мэнд. Их ядаргаатай юм ярьж байна. За ямар ч хэлсэн эндээс энэ хаалгаар ухарч орж ирнэ гинэ. Тэгээд энэ байшинтайгаа нэлээ ойрхон зогсчоод эхлээд тарпа онгойлгож страпнуудаа аваад тэгээ бэлэн болчлоо гэх юм бодол одоо энэ онгоож байгаа энэ хаалга руу барилга руугаа ухарч орно гинэ. Уртаа жоохон баг сайтай юм байна. Яатай блэ? Тэгээ цастай байдаг.
За энд ч амар хөтөн байна. Энэ страпа тавьж байгаа байхгүй. Тэгээд энэ төмөрөнд нь хүрэхээр бүр гар тасарчих гээд амар хөтөн байна. Тэгээд дээрэс нь энэний маань одоо ингээд хөдөлдөг байхгүй. Энэ доор ингээд хөлдсөн. Жоохон дулаацж байгаад эргэж гарч болж байгаа бэхлэхгүй бол нэг гаралтаар барахгүй. Бараг хайрах чинь гэж. Жоохон байж байгаад гараа. Ер нь бол тэгтээ дуусч байгаа. 13 страптай тустай би 11 итгэсэн байгаа. Одоо 2 страп үлдээ. Тэгээ дээгүүр нь нөгөө талд нь гарч нөгөө страпныхаа нөгөө төмрийн доогуур нь гэж тэгээд тэгээд дээгүүр нь 26 ширхэг булан хамгаалагч тавиад тэгээд чангалав. Арай болоогүй юм биш болж байгаа гэлцсэн чи. Тэгээд жиргүүтэ хаагаад тэгээ шиг 9 цаг 30 минут бараг 10 цаг орчим юм. Яг хотод донд очиж байгаа болгож байна. Тэг өчигдөр бас нэлээд ядраад сайн явж чадаагүй. Би чинь шөнийн 2 хүртэл явсан. Тэгтээ ахаад 5 цаг үлдээгээд удсан байхгүй. Тэгээ өглөө босоод тэгээ ирж чинь одоо энэ чи 1 өнгөрч чинь. Нэлээд оройтчлаа. Тэгэл ерөнхийдөө нөгөө нэг анх энд 7 хоногт ажилдаа гарахтаа л нэг хоцорчих юм бол тэгэл тэр 7 хоногт ерөөсө байнгын хоцорсоор байгаа л таардаг. 7 хоног яг л тийм болж байна одоо. Одоо би энэчнээс нэг цаг 30 минут орчим яваад за нэг 3-4-гөө очиж байгаа авлаа. Ачин дээр очлоо. Тэгээд авах гэсээр нэг 4-5-6 болоод хөдлөлөө гэхэд дахиад нэг 8 орчим цаг явах хэрэгтэй байгаа. Тэгээд дундаа зогсохгүй явж чадахгүй юу. Тэгэл ингээл цаг нь хойшлоод идэх байхгүй. Одоо яа ихтэй өөрөөсөө олж байгаа юм чи тээ. Чага болохыг хажуугаар нэг гой халуун юм аваад уучигээд энд нэг жижигхэн газар байхаар нь халуун кофе авч бишээ халуун шоколад авч ууж байгаа байхгүй. Тэг яг би ийм хувцастай одоо нэлээд халтар хувцастай тэгээд дандаа ийм шороо мороотой оролцолцсон бохор явж байгаагаа мэдж байгаа та. Тэгсэн чинь зүгээр энийг зүгээр өгчих гинэ намайг. Тэгээд одоо би энд баярлах хэрэгтэй юм болов уу, гомдох хэрэгтэй юм болов уу? Эргэлзээтэй нөхцөл байдалд орчлоо. За нэлээд л оройтлоо одоо. Одоо бараг эндээс ч ахад 6 цаг орчим явна шүү дээ. Биш ээ. 8 цаг орчим явна шүү дээ. 8 цаг гарна шүү. Гэтэ яг энэ чи ачаага хурдан аччихдаг. Газар гэж тооцоолвол явна. Сая бүтэн санд гарахад миний нөгөө лайнууд нь хөлдсөн байсан шүү дээ. Тэгээ хоошоо агаар явахгүй. Тэгэхээр энэ 3-т шингэн байгаа гэсэн үг. Чирвүүлийн хавталд бас нэг шингэн гаргадаг юм байгаа. Одоо энэ 7 хоногт тийм хүүтэн байгаа юм чинь шингэнүүд нь мөс болоод хөлдсөн байгаа бах та. Илүүдл шингэнүүд байгаа даа. Гараараа эднэрийг нь онгоолгоод нөгөө шингэнийг авах гээд үдсэн чинь гараараа дийлдэг. Тэгэхээр нэлийн зэвэрч мэврээд нэлийн одоо нөгөө барьцалдсан байгаа. Тэгэхээр жоохон дулаахаар үздэг юм илүү гэж бодоо л гэж.
Шөнийн 2 цаг болж байна. Тэгээд маргааш ачин дээр очиход 4 цаг явах болцсон байна. Өглөө 7 гэж усаад явахаар чинь 11 цаг үед очиж байгаа. 11 өнгөрөөгөө очиж байгаа. Тэгээд одоо хоошоо урж унтлаа. Бид зөксөл дээр ирээд зөкссөн байна. Өглөө уулзъя. Бай. За ийм нэг хоол авсан. Гэрээсээ авч гарч ирсэн баггүй. За юу вэ гэхээр энэ болохоор энэ цагаан бодаа. Микро хийгээд халаачих юм байлаа. Энэ болохоор нөгөө саймон загас гэдэг шүү дээ. Загас. Тэгээ энэ амтлагч нь энэ зүгээр юм хурын амтлагч байлаа. Тэгээ энийг нэг жоохон урж агаад бишигээ 1 минут хийгээд тэгэл хоол маань бэлэн болох юм байлаа. Тэгээ нэг зүгийн балтаа ус уучт юм лөө. За ийм бол болж байна. Salmon Pokeball гэдэг бол. Загас нь саймон загас нь утсан загас юм байна шүү дээ. Тэгээд жоохон утсан загасны тийм амттай. Тэгээд дээрээс нөгөө хар соус байсан, шингэн соус байсан. Тэр нь чихэрлэг юм байна. Sweet soy sauce юм шиг чихэрлэг soy sauce. Тэгээд дээрээс нөгөө нундаг амтч байсан. Тэр нь болохоор нөгөө жоохон халуун ногоо могоотой. Перц мерцтэй тийм үү. Яарсан үед яг гайгүй л юм. Thank you. За өглөөний мэндэ жоох газар ирсэн байна. Өчигдөр нөгөө ачаагаа ачуулж явахдаа бичлэгээ хийж чадаагүй. Тэгээ шүн яваад одоо энэ 11 хүрчээ. Энэний дараа нэг 2 цаг 30 минут яваад дараагийн ачаагаа авна. 7 дугаар хаалганд орох хэрэгтэй гэсэн. Энд ороод чек-ин хийгээд үзье.
За coil авах нэ. 5 ширхэг coil авах гэсэн шүү дээ. 5 ширхэг coil гэдэг чинь 5 set coil rack хэрэгтэй. 10 гинж 10 binder хэрэгтэй. Чангалахч нэлээд болох та. За бүх юмраа гаргаад ирлээ. Жороо ухаж хагаад нэг юм арай жоохон нарийнхан гинж боллоо. Энэ болохоор нэг юм дунд зэрэг нөхгүй. Энэ болохоор арай нарийнхан. Тийм 8000-тай coilд бол болно л доо. Хоёрыг тавьж байгаа юм чинь. За тэгээд дээрэс нь тэр уртад нэг модоо даруулдаг байсан гинжээ бас хэрэгэлсэн. Энэ бас нэг арай жоохон нарийнхан. Тэгээ нийтдээ 10 мод 10 ийм төмөр coil rack гэдэг. Тэгээ 10 гинж 10 binder. Одоо энэ игнэнд 3-ыг нь арчичаад цаашаа дараагийн тэр D гэж харагдаж байна. Тэр D рүү очиод үлдсэн 2 авах юм байна. За ачаа болгосон. Дараагийн ачаанаас хоцорчлоо. Өөрөө жоох оройтсон юм аа. Шүн 4 цаг унтаад ирэхэд л тэгэл хоцорчлоо л та ялцчих. За тэгээ одоо дараагийн ачаа ямар ч байсан харж ийн гэж ихтэй олдоход хэцүүлтэй яа. Тэгэл одоо 5 дахь өдөр өдөөс хойш одоо энэ хэд болж 2:40 болж байна. Би гэрээсээ 511 майлын зайтай байна. Энэ юм олоход хэцүүлтэй тэгээ одоо болохгүй бол ингээд хоосон хард юм уу гэж бодож байна. Энд чи ямар 2 хоног суултаа биш те. Цоо харамсалтай. Одоо яа их вэ? Дараа 7 хоногт л жоох юу вэ? Эртхэн гарч явахгүй бол энэ 7 хоног чинь бүгдсээ өдөр анх гарахтаа л жоохон оройтоод гарцсан чинь тэрнээс хойш өдөр болго оройтсаар байгаа. Юм шөнийн нойрмоор бол нэлээ хэцүү юм 7 хоног явлаа. За тэгээд бичлэгээ үзсэн та бүхэндээ баярлалаа. Юу дарахаа мэдчихэж байгаа шүү дээ. Subscribe дараарай, лайк дараарай. Subscribe дарж амжаагүй ах юм бол заавал дараарай. Яг иймэрхүү ажлынхаа холбогдлолтой сонирхолтой бичлэгүүдийг 7 хоног болгон тасралтгүй хийж байгаа. За тэгээд дараа 7 хоногийн бичлэгээрээ уулзъя. Түр бай.